Дэлхийн монголчуудын Angel Radio 88.1 урлагийн дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгаланг дахиад айлтгая. 7 өнөө бүрийн даваагаас баасан гаргийн яг энэ цаг мөчид радиогийн 2 дугаар студиэс хөгжүүлтэй хөнгөн байцгаая гэсэн уриатаагаар Яна нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд урдаг. Яг одоо Улаанбаатар хотод 17 цаг 15 минут болсон өнөөдөр 2025 оны 6 дугаар сарын 25-ны 5 гаргийн Яна нэвтрүүлэг ийхүү эхэлж байна. За студид дахиад жоохон сунгах. Мөгийг байхгүй дээрөө. За студид хөтлөгч Мига, Уугна, за Анжга, Гэрлээ, за найруулагчаар мөнцгийн төвшин байрнаар ажиллаж байгаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Campbell брэндтэй хамт өдөр бүр эрүүлжийг сураатаагаар Campbell брэнд хуурай сүв болон хоормгоор. За мөн хамрын нэвтрүүлгийг арилгах Гэсазалын хамтран ажиллаж байна. Баярлалаа. За мөгийн төвд явсан одоо мөгийн мөгийг байхгүй оронд нь үдээ ачаар дээр од эрдэнэ гэд манай найруулагч оруулж байгаа бол за Яна дээр болохоор Ууган баяр гэдэг энэ за одоо ингээд дадлагжигч хөтлөгч оройн хөтөлбөрийн үндсэн хөтлөгч болохоор одоо ингээд дадлагжиж байгаа хөтлөгч орлоно. За гэхдээ ер нь болоос энэ чинь орлох нь бас их учиртай. Ирэх уран бүтээлийн жилээс Яна шинэ бүрэлдэхүүнтэйгээр та бүхэнд хүрэн. За тэгээд тэр шинэ бүрэлдэхүүний бас нэг одоо бүрэлдэхүүн хэсэг болж орж байгаа учраас тийм жижигхэн бит харж байгаа үгүй амар том бит. Ихтгэн шиг орж ирээд манайхаа дасаа тэгээ дасаж масаа тэгэнгүүтээ нөгөө караш Газ одоо хүнтэй бол. Одоо газаас крашлаа явчаарай. За сараа ванчигд орж алдуу манайхаа газ орж ирээд аваарай. Ядрах. Мөгийн хол их тачирхан бит юм шүү. Ахвал их сайхан том бит юм байна. Уунагийн чи өндөр хит илээ. 90 цаа 190 цаа болоо. За тэр дуу хоолойгийн сонс танаас. Би таарийн өндөр бас ойролцоо дуу. За юу шүү дээ ачир дээр ингээд ер нь бол танад радиод ийм эрэгтэй хүн шиг хоолойтой хүн орж ирж байгаа баяртай гэдэг отког татсан шүү дээ. Намайг эмэгтэй хүн шиг гэж байгаа мó. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв маань болохоор тоо юу сүлдүү гэдэг сэдвээр ярилцсан. За сүлдүү юу тоо юу ч гэж ойлгож байна. За ингэн эхлээд нь мегагаас эхлээд бүгд заяа. За зоол шидлээ. За буула сүлдүү тоо юу. Сүлд. За тэнд зоол шидлээ. Тоо. За энд сүлд. За би бас сүлд. За сүлд 3 сүлд 1 тоо тийм үү? За ингэсэн. Ядаргаатай. За ингэдэг юм аа. Ийхүү гэж. За тоо гэсэн тий. За тоо. За шинэ хөтлөгч байна штэ. Шинэ хөтлөгч уугна болбоос тоо буусан чинь ингэж байна. Израильд 7 хоног амьдран заяа. Амьдран. Израиль. Яана. За яг энэ чинь хүн болгонд өөр байгаа байхгүй юу? За Израиль 7 хоног амьдран тийм үү? Яг одоогийн хурцтмал байдал тийм үү? Өдөр болгон агаарын довтлогоон доор одоо 7 хоног амьдрах нь зөвхөн $10-тай. За яах вэ? Яаж амьдрах вэ? $10 сүрэн байхгүй. Байхгүй. За өдөр болгоо одоо ингээд онгоцны довтлогоо агаарын довтлогоо явж байгаа шүү дээ тий. Тэгэхээр ч одоо би ингэж бодож байна. $10-ороо яаж хийж байгаа нэг усал олж авъя. За тэгээд энд одоо дэлбэрэлтэнд өртсөн дэлгүүр хошооноос итгэж уух юм удаж өвдөх нөмөрх юмнууд олж аваад болж өгөө нэг дайны сэтгүүлчнэр байдаг штэ. Тэд нар чи айгүй баг иргэдээс айгүй баг өртгөл. Тэднийг дагаал гүгээд усундааг нөрөөл камерын нөрөөл ардна гэл тосоолол гүгээд тэгжил би нэг амьд үлдэх юм болов. энэ насаараа бас нэг цэргийн байгууллага ажилласан гэсэндээ бас амар ухаадаг хүн. Яна чи ийм ухаатай хүн орж болдог юм бэ? Эдэж уух юм инээтрээд $10 бол 7 хоног дараа хөрөхгүй болохоор мэдээж бөмбөгтөлд өрчсөн дэлгүүр хошооноос одоо тэгэл босго маа гусаал явна штэ. За жил болгоно нэг 15-6 сэтгүүлч дайны талбарт нас орж идэг байгаа. яа аим хэрэггүй. Одоо тэрний нэг нь одоо уугаа. За баярлалаа хэлцүүлэх юм бол манай сэтгүүлчнэр амьд үлдэх магадлал арай л өндөр шүү. Тий. За арга олчлаа. За Анжи юу гэсэн мөлий? Минийхөө? Сүлд. Сүлд гэж ирватсан байгаа. За ингэсэн Анжид болохоор ийм таарч байна. Амазоны ай саваар 7 хоног амьдран. За бас л зөвхөн $10-тай. За тэгээд зөвхөн скаутын хэрэгсэл цүнхтэй гинэ. За яах вэ? Би өстө чөлөөтэй амьдрал. Яг үндэ өстө уугуулуудтай таарахгүй байхан дээр. Амазон гэдэг чинь бүр амар ширэнгийн ширэнэг.
Ширэнгийн ширэг уугуудтай таарахгүйхэн шиг Та бол хувц үзэхгүй байгаа сте. Хувцтай явсан дээр байгаа. Санжигар анжгаа гэдэг. Тийм нэр мэртэй. Юу яана вэ? Тэнд бол өлсөж өгөхийн зовлон бол бидэнд байхгүй. Өдгөрүүлийн өндөг хөрсөн доор нь булаатай байдаг. Хутлаа. За ер нь бол ингэнэ. Яа яг итгэж штэ. Яг шаардлага тэгээд дахиад явах гэж байгаа юм гэж бодлоо. Бодлоо тэгтээ тэр чи одоо ингэж чулууцсан байна үстэй. За Джеймс Мимс бол зөндөө байгаа. Тийм, Джеймс зөндөө байгаа. Цэвэр улсууд бол Амазоны өндөд бол усны хомсдолд орно гэж байхгүй. За тэгээд амтан бол зүгээр өөрөө л идүүлчихгүй бол идэх амтан бол зөндөө л олдох байх гэж бодож байгаа. Тэгээд өөрөө идүүлчихгүй хэл байх. Та тэгэхээр хувцтай өмсөө. Гэтэ чи юу штэ нөө Хувцас нь яг яаж чад байгаа? Үгүй яах вэ? Хувцтай болол бас нэг тийм антин шиг биш харагдаад байгаа байхгүй да. Тийм, могоо зогоо хортой амар ихтэй. Манай анчаач хувцгүүр яг антин шиг. Ямар тах юм байхгүй. Ямар амтын. Яг ямар. Гүрүүлийн өндөг цаашаа штэ. Оролцсон өндөгтэй штэ. Тийм. Яг ингэж хувцгаа үед яг өндөг шиг харагдана. Чулуунсан өндөг. Хүний махан хүнстэй овг аймагуд бас байгаа штэ. Тийм учраас нөгөө гэж хэрвээ хувцгүй байх юм бол билээ хоошиг харагдана. Нутгийн овгуудтай л таарахгүй байх хэрэгтэй. Тэгэх юм бол тэд нар эдэн шүү, амар шүү. Тэгээ. Тэгээ танд тэр ер нь тэр $10 хэрэг байна уу тань? Байхгүй харин. $10 бол яг эвгүүцүүд галаасаа хэл юм да. Аяа, $10 шатаана. Зүгээр шууд. Тэр мөр ширэнгэнд чи $10 хэрэгтэй байхгүй. За хамтран айлгч яриад над руу шилжлээ. За Улаанбаатар хотод 17 цаг 21 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран айлгачаар манай найруулагч нэрээс санал асуулга оруулсан байсан. Ингэсэн шүү манайхаа. Санал асуулгандаа сайхан идэвхтэй хариулаарай. Та аль твээр бүтэн аялж үзхийг хүсэж байна вэ? Ад нь Африк, Б нь Европ, В нь Америк, Г нь Австрал. За манайхан санал асуулгандаа идэвхтэй оролцоорой. За нэвтрүүлгийн хамтран айлгачаар хамрын битүүрлийг арилгах Кесазолин хамтран ажиллаж байгаа. За харшил болон нян вирусын гаралтай хамрын сас бүрхүүлийн цочмог өрөвсөл. За мөн хамрын дайвар хүндийн өрөвсөл, дунд чихний өрөвсөл зэрэгт хэрэглэнэ. За хамрын битүүрлийн үед Кесазолиныг хэрэглэх нэ. За тэгээд ерөөхдөө аялал цугаалгахт явахаасаа өмнө чемданда нэгийг тэгээ дээрэс нь үүргэвчэндээ нэгийг гар цүнхэндээ нэгийг аваад 3-ыг авч явах юм байна. Ер нь бол тэр харшлын имийг ч гэсэн би 3-ыг авч явдаг байхгүй юу? Зүг миний хувийн зөвлөгөө шүү. За. Яг ихийг ахуулах гэдэг юм шиг. Машиныхаа имийн санд нэгийг, машиныхаа имийн санд нэгийг, найз залуутаа нэгийг, тийм гэрлэгчд нэгийг мешок дотор нэгийг бүгднийг над. Тэгэхгүй бол нэр яг үндэ. Яаж ч одоо удирдал хийж байгаа. Тийм хэрэг болоод байдаг байхгүй тий цүнхээ нэг ухдаг тий. Ингээ ерөөсө цүнх болгондоо нэг авах хэвчээ. Тэгтээ ингээд хамарлага гэдэгөө яг тийм мөн тий. Хүмүүс ямар муухай юм бэ? Бүр одоо мөөгийн чин билээ гинэ бүр. Тийм ямар хүн байдаг үлээ. Нэг сонссон нэг урлаг мөөгийгээр тутахгүй шүү. За гисэцлээ дуусчих ямар ч юмсан. За тэр үнээр нэг юм хэлүүлчмээр байна. Наад эндээсээ юу хэлмээр вэ? Энд ингээ аялаа явж байгаа манай хүүхдүүдийн юу 2 3 хашилтай байхгүй. За манайхаа энэ өмжилж аваад байгаа хүмүүс энэ хүн чинь 6-гийн 6 хүүхдтэй шүү. Тийм штэ. Газ хэлчих. Салаад зэрэгтэй. Тал нь хашилтай. Хашилтай байхгүй юу? Тэгээд айгүй хэцүү. Яг энд юу н орж байгаа. Энэ хоёрын аль нэг л хэлчихье. За. Яг тэр үед бол яг энэ хашлын юм бол үнэхээр аминд ордог шүү. За ингээ бүх юмны сангуудаар хилэн худалдаад өгч шүү. Яг Тэгээд дугаар 18 тэгтэг 1883. Ингээд хөтлөж очиж. Диптэй хийж байгаа хүн гэхэд сайхан дээ. За одоо ингээ араач 6 хүүхдүүд нь миний ирсэн дээ. Миний диптэй хийсэн. Миний араач уугаар ярьдаг да. Йоо, та ямар нэг юм ярьсан билүү? Ярьсан шүү. Ярьсан үү те. За. Хамаагүй юм ярьж болохгүй гэдэг хэлчихээ. Би нөгөө ингэсэн шүү дээ. Мишокондоо хийж гэнэ гэж хэлсэн. За. Монс фарм гэж салгахгүйгээр латинаар бичээд Facebook руу ороод нэг харчаараа манайхаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хамрын битүүрлийг арилгах Кесазолин хамтран ажиллаж байна. Баярлалаа. За яана нэвтрүүлэг радио 20 дугаар студиэс үргэлжлэн үрж байна. За над дээр ирсэн асуулт заяа. За гэсэн чинь нам би чинь сүлд штэ. Энд чинь ингэж байна. Лас Вегаст хүссэн юм ааш 7 хоног
Энэ айгуу тийм ядгуурлага дургалтай. $10 өгсөн. Бас шалтын явна санаа Бүр заа $10 байсан шүү дээ. Би $1 сая доллартай. Гэтэ тэрийг зөвхөн 6 цингэл дүрнө өөртөө худалдаа авалт хийж болохгүй гэж энэ байгаа байхгүй. зохиолыг өөрөө бичсэн байна. No шүү. Орсын нэг шоу байдаг штэ. За чи өөрийнхөөгөө сонсоог байгаа те. Ядаргатай. Нэг нь $100 амьдраад нэг нь нэг дуустгүй карттай амьдрдаг тийм шоу шиг юм байна. Яг үнэ. За хүний энэ чи Аз хөөе. Тийм ээ. Би яаштай юу Лас Вегаста зүгээр $1 сая дор нь казинодод дуусгач тийм байгаа зү. Янтад ах юм ба юу ч авах өөртөө зарцуулахгүй гэсэн. Зөвхөн 6 цингэл дүрэн гэсэн. Тэрүүгээр чинь нэг өдөр болгон 6 цингэл байгаа ш та угаасаа юу л бай. Ханах хүлээж 7. 6 өдөртэй амар гамтаа тавьжсэн. 7 дахь өдөр нь ол энэ. Тэгээд тосаатай. Саасаа махар гамтаа эргээд. Тэгээ манай нарны цирк мэрч юм байгаа. Тэгээ манай Монгол охтууд чинь тийм сайхан уран нугарч мугарч байгаа. Тэгээ ёстой юу лэн Лас Вегаста 6 цингэл энэ $100 өрөх бол ёстой нь ёстой юу юм бэ нэрээ. Би өндөө бийждэг гэсэн шүү. Бүрүү. Өрөөндөө дуудаж болно шүү. Аяа. За хов болох вэ? Тэр нэг Колумбийн мистер залуу өрөөндөө авъя. За 350,000 400,000 өгчихъя. Яста хашаартай. Тийм амар үнэтэй байдгүй л гүдээ. Хоногийн $300 биш үү? Бас арайчтай. Ганцхан хүнд $400,000 зарцуулна гэж юу вэ? 10 хүн $400 зарцуулсан дээр штэ. 40,000. Шигтэй 10 ороод төрөлтөө орой барах уу? Үгүй ээ. 7 хоног штэ. 7 хоног нь. Ганц юм гоё. 40,000. Ганц юм гоё. Нэг ламаг Израилаас ингээд Амазонгоос авчир гээд нэг мөнгөний нөгөө дуулчаач тийм үү. За боди. Боди. Өрөөндөө оруулж болохгүй шүү. Өрөөндөө оруулахгүй. Угаасаа оруулахгүй. Юутэй ширэнгээс ирсэн үнийг юу ч өрөөндөө оруулж. Шалгунаас өөрөө ингээд казино тоглохдоо нүд хийгээ хайцуулаад шалтан дээ. Тэрэн дээрээ тулах юм бол таныг ч дагуулж явахгүй л те. Уугнаг дагуулж явна л та. Толмоо байна. За, мига юу лээ? Энэ хүнийг яаж яанагаас гаргах уу гэдэг. Юу асан штэ сүлт гэж бас нэр батсан штэ. Сүлт үү те. За, мига. Минийхөө өмнөд Африкийн тэг голд байдаг Ботсвана улсад 7 хоног амьдрнаа. Заяа ухаатай зохиолч. Хэрвээ минийхүү энэ улсыг мэдгүй бол нөгөө бурхад галзуурсан байх гэдэг кино байдаг шүү. Ингээд дээрээс нөгөө колони жил унаад ирдэг. За тийм. Тэр улс шүү заяа. Тэр улс заяа. гэж ярьдаг тийм. Хорки ярьдаг шүү. Тэгтээ чи яаш тэ хамгийн амар нь яг надтай адилхан $1 сая зөвхөн 6 цингэл дүрнө өөртөө зарцуулах одоо яана. Яах уу? Юу яаж тэ би юу ямаар вэ? Тэнд ингээд нэг юм тарган цав хиймээрэй. Ямар нэг амтны баас шээсээр чамаагүй сольж байгаад заяа. Тэгээ сайхан тэр мөнгөөрөө сайхан хувцсийч өмсмөр байгаа байхгүй юу? Тэгээ яасан бах нь? Тин чин би амар содоо харагдаж штэ. Чи $1 сая штэ. Хоронд нь хов яаж $1 сая өрхөөл бод. Юу тэр хувцс. Чи тэр нь өрхий. Тийм болохоор чамаас энэ ийм амар асуулт байхгүй. Харин тийм болохоор би тэрүүгээр хувцсийч өмсмөр байгаа байхгүй юу? Тэг ингээд нөгөө 20 палаж ингээд хоош ингээд амар ингээд юу сүлтээ идэв штэ. Нэг тийм нэг $100 молрол бодоод авчих. Үгүй $100 болвол би харж ирсэн байхгүй юу? Чиний наад палажинд чинь өсрөөл нэг $100,000 л авах гэдэг. Үгүй 100,000 ч үргүй $100. Дэвсгэр чи мангар. Үгүй бэж доллараараа палажиж өмсгөө. Доллараараа. Хэрэг ингээд нэг ширхгээрээ хэрэг хийн гэвэл би бас юу ямар авахгүй. Хэрэг би тийм хувц өмсөд яачвал нэг тийм хатан хаан шиг ингээд байх гэдэг байгаа байхгүй юу? Амар сонин ингээ өрмөц хувц мовцтай гэдэг. Би тийм шалтан гэчээд өөр болохоор хувцтай. Үгүй би хувц өмсөн би. Би бас шалтан гэж. Би тийм хатан хаан болох нэгууртай заяа. Бодсоо ч юм штэ бас лаглаг сафаритай байхгүй. Чи зүгээр нөө тэр Африкийн 5 том момыг чи буу авчих заяа. Тэгээ тэднийг агнах мөнгө төлж агнадаг байхгүй. Би тэр мөнгийг болоод ингмээр байгаа байхгүй юу? Хэрвээ тэр ингээд хувцсыгээд бүр үлдүүл заяа. Бүр далаалуу ингээд шидмээр байгаа байхгүй юу? Мөнгийг зүгээр тэгж үзье л та. Заавал тэрж олох гээд яваад ах шаардлага байхгүй шүү дээ. Африкт далаа байхгүй л үү? Бодсооч яг нөгөө нэг хар хүмүүс гүйчдэг бушмаанууд ингээд зүгээр нэг амар юм би шатамаар байгаа байхгүй. Ярихтэр ингэж ярьдаг.
нагдан. Аа. Тагнаагаад очиж байгаа. Тагнаагаад очиж. Мөнгөний өрөө мэнэ. Йоо. Тэгээ яа тэр бол эсвэл шатаамаар авах. Би зүгээр мөнгөний зүгээр ингээ хайр найргүй зүгээр хамаагүй ингээл байж байгаа тий. За. Улаанбаатар хотод 17 цаг 30 минут болсон. Нэвтрүүлгийн дэмжээ ажиллагчаар Бацраа. За, Ара комплекс дэмжиж ажиллаж байна. Арафест 2025 3 дахь жилдээ цар хүрээгээ улам тэлж дэлхийн аврах шалруулах тэмцээн олон улсын нэртэй уран бүтээлчид Монголын бүх үеийн одод үндэсний өв соёлын гайхамшигыг нэгтгэсэн цогц арга хэмжээ олж Ара комплекс Архангай аймагт 2025 оны 6 дугаар сарын 24-өөс 8 сарын 3-ны хооронд зохион болгогдож байгаа. За Арафест 2025 наадмын гол зорилго бол Монголын язгуур өв соёлоос эхлээд орчин үеийн урлагийн бүх хил төрлийг дэмжин дэлхийн хэмжээнд таниулах, за тэр дундаа үзэсгэлэнт Архангай нутгаа аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх зорилготой. За энэ жил зөвхөн хөгжмийн наадам гэхээсээ илүүтэй гэр бүл, найз нөхдөөр ярьж оролцсон мартагдашгүй дурсамж бүтээх цогц орчныг бүрдүүлэхээр зорьжээ. Чи ингээд дуусч ингэж очиж байна уу? За ингээд зорьжээ гэж улам сайжруулж боловсон ариун цэрийн байгууламж, нарны эрчим хүчний их үүсвэр, метр өндөртэй хамгийн том гулсуур, ханан дайвралт 15 м өндөрөөс зип лайнаар гулгах болон олон улсын стандартын богино зайны морин тойруулга үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа. За Арафест 2025 7-8 дугаар сарыг давнан үргэлжлэх бөгөөд 7 хоног бүр өөр төрлийн арга хэмжээгээр дүүрэн байх юм аа. Майхантай аялагчд зориулсан тусгай бүсүүд аялын шин шийдэл болох унтлагын капсулуудыг анх удаа нэвтрүүлж байгаагаараа онцлог. За ингээд нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч Ара комплекс баярлалаа. Ямар гоё юм шүү дээ. Энэ Ара комплекс дээр шүү дээ тэр нэг гулгуурных нь метрийн тоог нь оруулчих болохгүй юм уу? Метр өндөртэй хамгийн өндөр гулсуур гэдэг. Яг цомо зохион байгуулж иж болно. Цомо богинохон үнэлтэй. Гэхдээ энэ чинь метр өндөртэй гулсуур яагаад ч дэлгэр хамгийн өндөр гулсуур байхгүй. Ой, тэр чинь нөгөө нэг зиплайнаар гулгаж ирэхээ яриад байгаа штэ. Тэр чинь 15 м гэсэн шүү дээ. Хаатай хайш юм. 1 метрийн өндөртэй гулсуур хамгийн өндөр. Юу яа? Дэмжин ажиллагч ингэж Юу яа? Дэмжин ажиллагчийг жоохон багасгая. Энэ цомоод нь тааруулж гулсуур хиймээргүй байна. За дараагийн асуулт банаха. Дараагийн асуулт байна штэ одоо анжи дээр ирж байгаа шүү заяа. За ингэсэн 1-ээс 4 хоногтоо юу хийж яаж амьдрах вэ гэнэ? Одоо нөгөө нэг одоо би юу? Тий. Хүүд би ч одоо яг үндэ Amazon-д бол байгаа шүү дээ. Би ч одоо яг үндэ нөгөө нэг хэн болчиход байгаа шүү дээ. Өөрийнхөө нөхцөл байдал дээр хариулах нь шүү дээ одоо энэ чинь. Томыг нь хэн гэдэг үлээ? Маавглигийн нөгөө томыг нь хэн гэдэг үлээ? Балуу юу? Биш нөгөө нэг Тарзаныг яриад байгаа шүү. Тарзан болсон байгаа шүү дээ. За Тарзан болсон. Балуу юу? 1-ээс 4 хоногт нөө би үүрээ барьдгийн байгаа үстэй энэ чинь. Модны орой дээр нэг юм элдэ бусан юм идүүлж гаргүй нэг модны орой дээр үүр барих ажилт $10 өстэй гамгүй өрнөтэй. $10-оос нэг сүх авчмаар юм. Би өгд юу л юу авбаар байгаа. Юу ч байхгүй газар байгаад байгаа. Юу ч байхгүй харин миний тэнд юу ч байхгүй. Гуш хардаа танаа нөгөө тэр Африкт чинь тэгээд эдний Amazon-д юу ч байхгүй шүү дээ. Гэтэ хамгийн амар нь чи бүр сая $dollarтай авах. Тэгээ тэрийг зөвхөн 6 цэнгэлд өрнө гэдэг байгаа. Тэр би Amazon $100 бол ачааны нэмэр шүү. Тэрийг бараг хайцсан дээр. Яаж ч нүүд мангар хүнд болох байгаа тий. Сайн шүү. $100 картын чигээд өгчихгүй тий. Битлэр үргэлж байгаа. За би одоо $10-тай нөгөөдгийг гармалсан л явж байгаа. Би одоо ямар явгуудаа посонд өгөх. Би эхний 4 хоногт нэр үүрээ барьна. Үүрээ барьна. Үүрээ ингээ гадагшаага ийм амар шавх үзүр мүзүртэй энэ чинь юмыг тэр Amazon-д ч нөө Puma байгаа шүү дээ. Жинкнээс байгаа. Хар нөө жинкнээс байгаа тий. Амар юм би. Жинкнээс амьдараа байж байгаа. Тийм учраас тэгээд махчин могоо амар Anaconda могоо зогоо элдв та тэгтээ бол могоотой үнсэлцэх гэж бол оролдохгүй байгаа шүү дээ. Хийчих тийм ийхгүй базар байна. Тийм хазуулсан байсан шүү дээ сая нэг хүн. Тэр яг тэ нэг манайхны нэг баасангийн орой л тарахгүй та. Үнсэн чамаагаа гэж тэр солиорсон байгаа шүү дээ. Йоо би штэ тий. Эхний 1-ээс 4 хоногтой бол заяа. Жинхэнэ утгаар нь зүгээр одоо ингээд нөгөө нэг тач клуб зүгээр нэг клуб биш заяа. Зүгээр миний өмнө нэгэн бүжиглээд би ингээд $100 хавчуулах биш заяа. Бүр шилэн хоргоны цаана
миний хүссэн хоёр хүн миний хүссэн юм хийгээд би тэрийг ингээд сайхан хараад VIP үйлчлэгээ аваад сууч шүү дээ. Ямар богоо гажуулсан. Squid Game юм ээ. Йоо. 60,000 болох гэж яасан. Зүгээр тэгсэн нөгөө тэр чинь юу шүү VIP ингээд VIP ч угаасаа тэнцэн өөр үнэлгээтэй байгаа. Тий, өөр үнэлгээтэй байгаа. Тэнцэн нь орсон сууж шүү дээ. Казино мэдсэнүүд орж болдгоо юм уу? Гэхдээ казиногийн ч юм бол угаасаа тэнцэн казино зүгээр хог нэгээрээ байгаа шүү дээ. Зүгээр сайхан нэгээ тэгээ мөнгө өрсөн явж шүү дээ. За мега яах юм? Би юу? Би тэг яах вэ? Тэгэл би ажиллаж шүү дээ. Чи нэгээс 4 хоногтой ядч үнийн судалгаа хэлдэг. Тэрнгээр яд дэлгүүр хайлтаа энэ. Сая доллартай би яг тарган цаг уугаа хутгаал хийчихтэй. Сайхан тавуугаа сайхан үстэй зууртлан сайхан хутгандаа амьдч нэг. Мөнгөө наахж байгаа тий. Палажа их гэдэг. Хооронд нь наахж байгаа тий. Палажа. Би нэг нойлын цаасаар нэг палаж хийжсэн байхгүй юу? Үсгэлчин гээд нөгөө тэмцэн байдэн штэ. Тэгээ тэрийг өмсөжсэн байхгүй юу? Би яг үнд бас мөнгөтэй тийм палаж хийж өмсмөр. Би цавуу орсноо. Би чиний цавны чи учрыг олчих шиг бодлоо шүү. Тарган цаваа ирэхгүй байна ахын дөө. Юу вэ? Тэр чи үзм галзуур үзм байгаа шүү дээ. Тэнд чинь бас нэг юм нэг үзм байдаг шүү дээ. Иддэг үзм. Үзмийг л ингээ хоёр чудуугаар зохиод бай заяа. Голд нь хоёр чудааны дунд хийгээд үзмийг ингээл зохиод бай. За. Сүүлдээ үзм галзуурна гэдэг юм болохоор яадаг гэж доотлогоо чулууг өргөдөг гэдэг байгаа шүү дээ. Тийм амар цав болдог. Үзм бидний идэд үзм зүгээр л үзм. Тийм үү, үний юм уу? Уухнаа үний юм аа. Би мэдгүй. Гэтэ төсөөлөж яг галзуурна гэж яадаг гэж одоо тэр нэг хөөргөний толгой молгой гэж үзмээр наадаг байсан байхгүй. Тэгээд үзмийг ингээл төшөн дээр тавиад зохиод байдаг гэж байгаа. Хүмүүсээ ажгаа үзм галзууруулаад байна. Салатай галзуу үзм юм. Ингэдэг гэж ахынд үзм галзуур. Үзтээ. Үзм галзууруулаад мөнгөөр палаж хийгээд өмсөж ивэл хүмүүс намайг яг галзуурц гэж бодож штэ. Үзм галзуурцсан өөр байгаа. Өгшин чинь $100 палаж хийж өмсгöd үзм галзууруулаад. Танаа нутгийн хүмүүс чинь заа энэ. Одоо энэ манай н очроо штэ. Энд очроо. Тэгсэн чинь ингэнэ зүгээр ч дуугаа тийм зөгөөлөө чи суучиж чадахгүй гинэ. Айгу завтай штэ. Уугал иргэдийн шушумаанууд гэдэг бошумаан гэжтэй. Оруулж ирээд алчихсан. Бошумаанууд зохиолч байд юм уу? Бага. Таунах яхаа. Надад одоо эхний нэгд өдөр 9 өдөр болгон амьд л үлдчихэвэл бар болж штэ тий. Би сая ингээд өгдөл аваад ингээд бодсон чинь ерөөсөө нэг бол дайны сэтгүүлчдэг дагт юм аа нэг бол улаан цагаан нэг айгуусан авч штэ. Өглөөч үгэж чи өгөгдөл авах штэ. Тэгээ би өөрөө яг тэр дунд ингээд очичлаа л да сая. Тэгсэн чинь нэг агаарын бөмбөгтөл орж байгаа чинь нурсан балгас руугаа дээрээс харахад дахиж бөмбөг аяхгүй нурааг өрөө н орох магадлал их болохоор нурсан балгас руу амт ээжил орж тэнчэнээс нэг оромжлол. Надад нэг тийм нурсан балгас шиг сэтгэл минь гэдэг үг орж ирээд. Тэгэнгүүт нурсан балгас сэтгэл минь уугнах ингээ өнгөцсөн тий. Яаж орчиход үзээ яаж нэг 7 хоног чи. Эхний 4 хоногтой чи нэг хорогдох байрны юм бодвол яад юм бэ? Харин би ерөөсөө эхний өдрөөсөө тэрийг бөмбөгдсөн байранд очиж хорогдно гэдээс наад байран дээр л би очиж байгаад энд л ахиж бөмбөг аяхгүй байх магадaltaй юм байна. Шөнийн телевизээр багс шиг яахгүй нэг тийм нөхцөл байдлыг задлж юм атлаа ууна нурсан балгас шиг оромж байна. Энэ ийм байдаг штэ нөгөө нэг ингээд гарддаг нэг орсон нэвтрүүлэг өгдөг гэсэн штэ. Шууд ингээд авир шоурсан штэ. Шууд ороосоо үлсээр барьж авдаг те. Чи одоо энэ чинь нурсан балгас шиг сэтгэлээ ингэж байгаа байхгүй. А тийм 7 хоног өнгөч чи надад. Яг тэгж авсаа гоё хаст айгу гоё задлж ярьж штэ. Энэ яста нэрээ новши асуулт. За дараагийн асуулт руу орлоо заяа. За нэгээс 4 хоногтой юу гээ ярьсан тийм үү? Одоо 5-аас 7 хоногтой юу яаж яах? 5-наас 7 гэдэг. Юу гэнэ? Нэвтрүүлгийн сэдэм мэдвийг энэ үчи сайн бодлоо. Сайн 5-наас 7 гэж бодлоо. Юу gaaj 7? Тийм ээ харин мөн 5-наас 7. Манай энэ сэдвүүд нэг тийм юу гэдэг чинь нэг жоохон бахад нэг миний ном гэдэг нэг юм байдаг уу юу? Чиний дуртай дуу юу вэ гэж байгаа юм шиг те. Та бас те өөрөөхөө 7 хоног бас санаж байгаа өстэй те. Тэр чинь би яг цай ууж байгаа битсэн байхгүй юу? Яа, таны 7 хоногт бол би
зовсон шүү. Байсан. Айгуу тийм зүтгэл айгуу их тийм чансаа шалгасан. Чансаа шалгасан 7 хоног байсан. За 5-7 хоногт юу хийж яаж амьдрах вэ гинэ? Цусаараа тэгэл мөнгөө үрээд би хариулах гэж байна. Намайг цусаараа тэгэллээр өстой энэ балиар хар авгаа чинь хараал хилээ суучин гэдэг дээ. Зүгээр нурсан хар багс гэж. Би отоо угаасаа дараагийн урамтэлэн жил байхгүй хогчно ядраад дахиад нөгөө хэлэхгүй. За ингэн одоо ч жинхэнэ казинод байна штэ. Одоо миний сүүлийн өдрүүд байхгүй юу? Ер нь бол мөнгө талдаа орсон байгаа. Дадад хоног дээр нь од ийгээд мөнгө хадасаа дэшээ явцсан байгаа тий. Тэгтээ бас сонирхолтой байлгахын тулд тий 5 дахь хоног моног дээр нь жоохон хожичмоор байгаа байхгүй юу? Тий. Чи дадад хоног дээр нь од ийг хийсэн чи хожичул яана. Яана зүгүүд. Нэр яана. Тэгэлсэн юм бэ. Тэгвэл эцрээс намайг аваарай. Эцрээс таваа. За тэгэл яста жинхэнэ казинодо суудсан байгаа шла. Би ч одоо 1-4 хоногтой ингээд тайч клубүүдээр нь явцсан. За нарны цирк орсон. За Монголынхаа уран нуграачтайг очиод таарцсан. За шоудцсан ингээ явж байгаа. Одоо яста жинхэнэ 5-7 хоногтой яг казинод байгаа би. Яг казинод байгаа. Цэцгийн 10 дөрвөлжингийн боол хоёртой байж байгаа. Би ганцхан ерөөсөө нөгөө улаан хар дээр л сууж байна. Бакардо. Тийм улаан хар дээр л сууж байна. Тэр чинь амар батараа амар ахгүй юу? Үргэлээ түү? Тийм ээ, үргэлээ дээр л сууж байна. Өөр ширээ мөрөөл хэсэгч. Үргэлээ дээр оол хийсэн чинь ганцхан 7-гийн тон дээр тавиа оол хийсэн чинь нөгөө тийм 150 нуграалаа. Яа, 7-гийн улаан болоо. Яа. Тэгдэж штэ. Яг ганцхан тон дээр тавиад ингэх юм бол 150 дахин үржигдэж. Гэтэ тэр чи одоо мангар олон дотроос таарна гэсэн. Тийм. Хөстөө үний Аз эзэн да. 60 эсвэл 75 байгаа шүү. Тэр дотроос л таарж байгаа. За. Би ч мөнгө наасаарлаа. Ямар эцэн юм бэ? Үшээ сүүлийн 7 хоногт ядаж палач ч босоогүй юм уу? Одоо яг 20-ны сүүл хавцаа. Наасаа нөгөө галзуу үзмээрээ юу? тий. Ямар үзэн бэлээ? Галзуурсан Үзмээрээ. Гэдэг нагаад явж байгаа. Би айгүй гоё чийл амьдарч байгаа шүү дээ. Яг тэр 7 хоног та нар чинь тэгэл нэг казино ороод нэг юм төрүүлчих гээл оол ин моол ин гэдэг. Би оол ин нааж байгаа шүү дээ. Чи бол яг үнэнээс ямар ч стрессгүй байгаа юм бэ те? Тий шүү дээ. Чөлөө зав гарахлаар нь үзмээ газруулж чаад өдөө үлдсэн цаг. Тэгээ ерөөсөө тий бодож санах юм байхгүй. Махчин амт ирч мөр намаа бүр тоохооч байсан. Яг ерөөсөө ингээд үнэрлээл яваад дugдаг байсан. Наваг хүмүүс. Тэг бэлэн өгөөшн дургу гэж ааш. Тэглэж одоо ааш павт эд юм хааш. Гинэ. Чех паптад юу баримтат кинод нь тоглосон шүү дээ. Тэгээд ёо за хамтран ярьдаг ярьсны дараа уухнараа орно. За хол дээр гэрчээр дуудагдал агаахын. За Улаанбаатаруудад 17 цаг 42 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ярьлагчаар Conwell брэндтэй хамт өдөр бүр эрүүлжи хураас болон хоормогоор хамтран ажиллаж байгаа. Манай хоёр манай эмэгтэй талаас манай Мига, эрэгтэй талаас манай Анжгаа хоёр маань ууж үзүүлж байна. За сайхан уугаад. Conwell-ийнхаа сүүлийн хоёрыг нь ууж шүү. Наад дээр чинь нэг юм хайрцагтай ягаан хайрцагтай юм байна. Оо, наадах ч наадга гаргаж ирээ доторхын сайхан харуул уугна. энэ ямар гоё юм бэ? Хуураас уу шүү заяа. Ингэний цэвэр суу уламжлалт сүн хүчлийн бактерийн хөрөн тус бүтээгт нь хугацаа уртсахс болон ам дүнэр сайжруулах нэмэлтгүй цэвэр ингэний зүгэр хөдөлгөсөн. Тийм шүү дээ. Манай Мега ч анх удаа амьдралдаа анх удаа ууж үзэж байгаа шүү дээ, тий. Яам би гоё ууж үзлээ. Тик. За, ингэсэн. Conwell брэнд 2024 онд ингэний хоормогоо худалдаанд гаргасан бол 2025 онд шинээр хуурай ингэнээс худалдаанд гаргаад удаагүй байгаа. За, уунаа харуулаарай. Ингэний сүүн 18 сар хадгалж болдог. Ямар нэгэн тос болон сүүг орлуулах бодис ороогүй. 100% цэвэр сүүг хатаасан давуу талтай. Өмнөгөө аймгийн 70 задгадаг үйлдвэртэй үйлдвэрээсээ хэрэглэгчд шууд урдаг. Энийг шууд ингээд усан сайхан найруулад уучих нь шүү дээ, тий. 200 грамтай энэ ингэний хоромгийг та нар дулаан газар хадгалж болохгүй шүү. Хөрөгчөнд 21 хоног хадгална. Дулаан газар хадгалаад гисэн чинь бүр эн чинь дэлбэрхээр юм байл л шүү дээ. Угаасаа эн чинь нөгөө нэг хугацаа уртсах бай төгсөхгүй юу ч байхгүй учраас шууд эсэлттэй. Би нараа нөгөө айраг ухаар ингээ хашилтай хүмүүс чинь хоолой молоо боодог байхгүй юу? Амар хашил маршил гардаг байхгүй юу? Чи тийм хашилтай тий. Би шууд хоолой бодсон шүү дээ. Амар заяа. Гэсэн чи энэ хараа энэ ингэний хормог юугаараа ялгаатай вэ гэхээр бүр энэ харшил чихрийн шижин сүрээ цус багталт хавдар тарих мэдрэлийн зэрэг өвчнөөс бүр урдчлаа сэргийлж байгаа юм. Яг үнэ. За тэгэхээр манайхан E-Mart Oracle Sansar F дэлгүүрүүдээс авах боломжтой байгаа. Утас нь 75 75 80 80 75 75 80 80. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар энэ ч зөндөө их давуу талтай. За тэгээд дараа нь хар сахалтаар юм илүүсэхгүй. За нэг өгүүлбэр хэлчих.
Давуу талууд нь хэлсэн тий. За ач тусын дархлаа дэмжинэ. Пробиотик ихтэй тул дархлааны системийг сайжруулна. Хариад халдвар төвчнөөс сэргийлэх тустай. Хоол боловсруулах систем тустай. Элэг бөөр цэвэрлэг дэмжлэг үзүүлнэ. Энерги өгч ядаргаа тайлна. За баярлалаа. Муу хоолоо. Йоо, за ингээд нэвтрүүлгийн хамтран ялгчаар Camel брэндтэй хамт өдөр бүр эрүүлж гисэрээтгээр Camel брэнд хураас болон хоормгоор хамтран ажиллаж байна. Баярлалаа. За сагтч бодлоо хоолоогоо шахаж яриад байна шүү. Ангарах шүү. Йоо. За одоо ууна дээр явж байгаа штэ. Одоо 5-7 хоног дээр явж байгаа. Би байх юм уу дөө тэр. Би бол өөрөө ямар тэр шаараа лсэн гэдэг бол тэр нөхцөлд бол би бол итгэхгүй. Юу вэ чи ингээд амьдрахын төлөө ингээд хичээн штэ. Эхний 4 өдрөө оромжоо олоод авцсан юм чинь. Одоо яг тэнцэнэ бол нэг тийм 5 тухай засаал байж байгаа. Та гэхдээ яг тэр хүлээгээл. Тэр үед нэг 150 см л болсон байгаа. Тийм шүү дээ. Израиль хүүхнүүд чи янзын сайхан хүүхнүүд байдаг шүү дээ. Найз охин тэнд бол болж шүү дээ. Битүү тоосон дунд. Хөрөгцөн хүмүүс дунд л байгаа шүү дээ. Манай мегагийн үцэм галзууруулах чаа өөрөө галзуурч. Энэ галзуурахгүй энэ өстой айгуу сэтгэлийн тэгээд охин байгаа. Йоо. Хөөе тэр нөгөө нэг Superwoman чинь Wonder Woman чинь Израиль хүүхэн биз дээ тий. Тийм тий. 90 юм үс хэрэгт явдаг гэж хэлсэн шүү дээ. Тийм шүү дээ. Израиль гэдэг. Тий. Израиль хүүхнүүд чи янзын гоё хүүхнүүд байдаг шүү. Тэгвэл тэр Wonder Woman-аар хүлээгээл байж байгаа юм байна. Аяа. За. Монгол улсын төрийн талбаны зурагтай нисдэг тэр хүлээгээл байж байгаа. Аяа. Нэг тийм айгүй нэг тийм баримттай юм ярьдаг юм шүү. Тийм. Тоочны. Тий айгүй тоочны юм ярьж байгаа. Ер нь тийм хэрэг сургуульд гарч байгаа хүн шиг байгаа үстэй. Тий. Ахаар сайхан бүх ярүүлмэр. Тэгэж. За. Анжи. Юу? 5-7 хоногт 5-7 хоногт айл язуур бүр зүгшэрсэн найз эмхтэй сармагчин мармагчинтай болцсон байж л юм байна. Бас нэг эний хугаргаатай. Нэг оронгтой нэг бүр ханаа гэжтэй. Бананаар авилгалт оронгтой нь өөрөө монгол хэлээр ханаа гэсэн. Авилгалтсан идэр те. Дээрээсээ модон дээрээсээ доороо худаг модагтай болцсон ус мусаа татаад авчдаг гэдэг. Дохинчдаг юм байгаа үстэй энэ 5-7 хоногт ч. Хүн амт энэ зүгээр нэг ихнэр мэхнэртэй болоод яаж би зүгээр тэнтэг наасаалсан. Хүшрээ баяра 40 олчлоо сантасаа авъя. Би өдөрт 4-5-аар содё шүү тэр мүү оронгтойнотойгоо. Тийм солиор болно шүү. За манайхан одоо Эрдэнэ мэд саналаа худлаа. Эрдэнэ мэд санал биш те нэр өөр санал асуулга байгаа штэ тий. За санал асуулганд хариулъя. Одоо чинь энд мегагаас хэлэх юм байна те. За та аль твээр бүртээ хайлж үзхийг хүсэж байна вэ? Ад нь Африк, Бэдн, Европ, Бэдн, Америк гэдэн Австралич хүмүүс яг даастай байхгүй. Яг даастай байхгүй ингээл бөө хэлам хариулт хэлсэн болж байна. Европ амьдардаг байгаа. Европоор. За. Европоор. Би Австрал. Би Америк. За санал асуулгын дүүн гарсан. Манай лайвыг биш те яг одоо хэдэн хүн үзэж байгаа вэ гэхлээр 430 хүн үзэж байгаа. За санал асуулганд бол харин 233 хүн оролцсон байна. Сайн байна. За тайл твээр бүтэн аялж үзхийг хүсэж байна вэ гэсэн чинь Африкийг хэлсэн байгаа юу? Баггүй. Африк байхгүй гинэ мега. За Африк дээр 22 хүн буюу 9% байна. За Европ дээр хоёулаа Европ гэсэн тий. Европ дээр хоёрыг нэмээд 102 хүн буюу 43%. За Америк дээр намайг нэмээд 55 хүн буюу 23%. Австрал дээр Анжиг нэмээд 58 хүн буюу 24% гэсэн. Ингээд 102 хүн Европ TV-ээр аялахыг хүсдэг байна шүү дээ 43. Тийм байна. Яг Та 6 хүүхдэд дагуулж явахгүй байгаа зү. Гоо шалтгаан явах гэдэг юм шиг. Харин хоёул зүгээр шүү дээ. За. Юу 6 хүүхд. Юу 6 хүүхэд аа? Нэвтрүүлэгт оронгуудаа л те. Юу 6 хүүхд. Буцаар гүтгэлээ. За хүмүүс залуу нэвтрүүлгээсээ чухал байх цаг дор гэдэг одоо энд ингээд чамайг булаацалтаад одоо алаа хитаан болчихно уугна. Наад бол чи ерөөсөө ингэж одноороо үздэггүй шүү санал манал өгдөггүй шүү өнөөдөр бодлоо уугнаа харахад бүгдээрээ дажигнаад ороод ирсэн. Дажиг гэдэг ороод ирсэн. Та бараг гомдоод байгаа юм шүү сая. Хүүхнүүд Ингэж орж ирдэггүй шүү. хүүхнүүд нь дажиг бүгдээр ороод ирсэн. За. За энэ үрээд 2025 оны 6 дугаар сарын 25-ны өнөөдөр чи 5 гараг тий 5 гарагийн Яна нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс хөгжилтэй хөнгөн байцаагаас уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хамрын нэвтрүүлгийг арилгах Гсазалин за мөн
Convel брэндтэй хамт өдөр бүр ирүүлжээ гэсэн уриатаагаар Convel брэнд хураа сүв болон хормогоор хамтран ажиллаа, баярлалаа. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3